Сайн байцгаана уу? Сонсож байгаа үеийн мэндийг хүргэе. За, яг одоо Монголд олсон үнэн бодит гэмтэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэгч болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг сувгийг яг одоо сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсийг орлолон хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань бас л архитай холбоотой маш харамсалтай хэрэг байгаа юм. Ингээд шууд хэрэгтэй орцгоё. Шүүгдэгч Меган Монгол улсын иргэн 1989 онд Хинти аймагт төрсөн 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэрэгжилгүй барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан ба ам бол дүүрүү эхнэр хоёр хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй урд нэг удаагийн ял шийтгэлтэй хэрэг хариуцах бүрэн чадвартай гэсэн байна. Шүүгдэгч Мегагийн холбогдсон хэргийн талаар дурдахад шүүгдэгч Меган согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9-р сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 38 настай цэгийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь буюу бие хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хоолойг боож алсан гэмт хэрэгт холбогджээ. Ингээд бүгдээрээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээс сонсцгоё. 2019 оны 6 сарын 7-ны шилжих шөнө манай Зээ охин над руу залгаад байхаар нь уцаа аваад ирсэн чинь манай Зээ охин эмээ ээж нас барсан байна гэхээр нь худлаа яриадэ гэсэн чинь манай хүргэн болохд орж залгаад ээжээ би ханиа алдчихлаа гэж уйлаад ярихаар нь би гэрт нь очисон. Тэгээд манай хүргэнд оржоос юу болсон юм бэ гэсэн чинь би эхнэрээ алдчихлаа. Миний эхнэрийг машинтай шүүх хэмлэг аваад явчихлаа гэхээр нь юу болсон юм бэ? Яасан юм бэ гэд дахиад лавлаад асуусан чинь гэртээ эхнэртэйгээ хамт мах чанаад 0.5 литрийн арх уугаад хойлоо унтыг гэд байж байсан чинь шүн борооноор шүүгдэгч Мега орж ирсэн гэсэн. Тэгээд манай охин хүргэнд орж шүүгдэгч Мега 3 нийлээд 0.75 литрийн арх сотууруулах ундаа аваад уугаад ийм асуудал болсон гэсэн. Миний Зээ охин надад хэлэхдээ намайг оролдоод ээж нь урдуур нь орсон чинь ээжийг нь боосон чинь манай Зээ охин айгаад гэрээс гарсан гэсэн. Шүүгдэгч Мега өмнө нь олон удаа ирээгүй, нэг удаа ирж байсан гэсэн. Нэг удаа очихдоо гэрээс нь гутал хулгаалаад явсан гэсэн. Хойд эцэг болох дорчин манай Зээ охиныг өмнө нь хүчиндэх гэж завдсан. Манай Зээ охин надтай хамт байж байгаад ээжийнхээ хувцас орд ирийг нь санаад хоёр найзтайгаа хамт гэртээ очисон. Тэгсэн шөнө нь дорж 2-оос 3 удаа татаж чангаагаад хоёр найзынх нь нэг нь та хоёр унтаж бай. Би энэ дунтигээд сандал дээр суугаад харж байсан чинь дорж дахин оролдох гэж манай Зээ охин лөө дайрсан гэсэн. Би өндөр настай хүн. Талигаажийн 3 хүүхэд над дээр байна. Хүүхийн тэтгэмж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө. Оршуулгын зардалд 4 сая төгрөгийг зарцуулсан. Тэр мөнгийг нэхэмжлэх хүсэлтэй байна гэсэн мэдүүлгийг өгчээ. Насанд хүрээгүй гэрч зөвлөгөөний мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 9-р сарын 6-ны өдөр би хичээлээ 18 цаг 40 минутанд тараад гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав дорж ээж цээгээ баг дүү итгэл 3 хоолоо хийгээд сууж байсан. Тэгээд хоолоо хийж идчихээд 21 цаг 30 минутын үед гадаа бороо орж байхад аавын хуурай дүү болох Мега гих залуу шалвт норсон байдалтай орж ирсэн. Аав ахын дүү хоол идгээд хийж өгсөн 0.75 литрийн хар архийг аав ээж Меганаар хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад дуусгаж Мега гих залуу халааснасаа мөнгө гаргаж ирээд би нэг шил архи авъя гэд надтай хамт гэрийн хажууд байх дэлгүүр орж нэг шил 0.75 литрийн хараа архи авсан. Тухайн үед би утсандаа нэг жавх хэрэгтэй байсан болохоор дагаж хамт дэлгүүр орсон. Дэлгүүрээс авсан нэг шил архийг задлаад аавд орж нэгээс 2 удаа уугаад тасраад орон дээр гараад унтсан. Харин ээж Мегагийн ахтай хамт үлдсэн архийг хувааж уугаад юм яриад сууж байсан. Тэгэхэд Мегагийн ах би гадаа гараад тамхи татчихад ирээгээд гарсан. Харин ээж сандал дээр сууж байгаад за ээж нь сансар орж бааранд орлоо гэд нүүр амаа будаад хувцас солиод байхаар нь би та явж яах гээд байгаа юм бэ? Зүгээр унтаад амарчхаа гэж хэлэхэд за ээж нь унтлаа гэд хувцаа тайлаад аавын хажуугаар ороод унтсан. Тэгэхэд Мегагийн ах гарч явснасаа хойш бараг 2 цагийн дараа орж ирсэн. Тэгээд гэрт орж ирчгээд надтай 5-6 минут юм ирсэн. Намайг чи хар нөмрөг өмссөн байна. Ах нь чамд цагаан нөмрөг өмсүүлнэ гэж сонин ойлгохгүй зүйл яриад байсан
Цаг тэг цаг өнгөрч байхад миний шээс хүрээд гэрээс асаагуурын гэрэл бариад жорлон орж би засчаад буцаад ороход ээж орноос буугаад газар хэвтчихсэн. Харин Мега ах ээжийн дээр нь гараа суучихсан. Хоёр гараараа хоолойноос нь бариад боож байсан. Тухайн үед би хараад айсандаа юм дуурч чадахгүй зогсож байхад Мега ах над руу хараад ээжийн хоолойноос боохой болоод над руу гүйж ирээд миний амийг таглаад гэрээс тэврээд гарсан. Тэгэхэд би айсандаа хажуу айлын хүмүүс болох Мөгийн ахаа чимгээ ихжээ гэж орилсон. Мега ах миний гидснээс төвчгээд тавихгүй байгаад байсан. Удалгүй Мөгийн ах хашааны гадна гэрэл туцгаж ирээд хашааны завсраар намайг хараад чи над хүүхдээ тавь гэж хэлээд хашааны хаалгаар дотгошоо орох гэхэд Мега ах хашааны хаалгыг дотор талаас нь биеэрээ дарчхаад онгойлохгүй байсан. Мөгийн ах шууд цагдаа дуудлаа гээд яваад өгөхөд чимгээ ихч ирээд Мега ахаас намайг авсан. Тэгээд би гэртээ ороход аав сэрчигсэн ээжийг газраас аваад орон дээр тавьсан байсан гэх мэдүүлгийг өгчээ. Гэрч доржийн мэдүүлгээс 2019 оны 9-р сарын 6-ны өдөр 18 цагийн үед захаас хоол хүнсийг цуглуулад гэртээ ирсэн. Тэгээд хүүхдүүддээ хоол ундыг нь бэлдэж өгсөн. Дараа нь би дэлгүүр явж 0.75 литрийн шилдэ хараа арих нэг ширхгийг авчирсан. Тэгээд хоол ундаа идээд байж байтал ширүүн бороо орох үед Мега гээд манай нутгийн хуйраа дүү орж ирсэн. Тэгээд нөгөө авсан архиа задлаад эхнэр Мега бид гурав уугаад дуусгасан. Архиа дуусаад Мега дэлгүүр яваад дахин нэг шил архи авчирсан. Тэр архинаас нь би гурав татаад согтоод унтчихсан. Тэгээд нэг сэрэхэд урд айлын Мөгийн эхнэртэйгээ ирчихсэн. Охиныг чинь оролдоод байна шүү дээ хөөе гээд байх шиг байсан. Би босож чадалгүй эргээд унтчихсан. Тэгээд нэг сэрээд харахад миний 3 хүүхэд хажуу орон дээр унтаж байсан. Наад талын захад баг хүү маань орноос унах гэж байхаар нь аваад голдоо хийгээд эхнэр бид 3 унтаж байхад хаалга нүдэд байхаар нь тайлж өгөхөд цагдаа нар орж ирээд эхнэрийг нас барсан байна гэсэн гих мэдүүлгийг өгчээ. Хажуу айлын хөрш гэрч Мөгийн мэдүүлгээс 2019 оны 6 дугаар сарын 7-ны 01 цагийн орчим гэртээ унталгүй хэвтэж байсан. Тэгтэл цэгийн том охин Дүлгөөн Мөгийн ах чимгээ ихчээ авраарай гэж их чанга орилсон. Тэгээд би гэрээс гараад талигаачийн гэрлөө орсон. Тэгтэл талигаачийн гэрийн хашааны хаалгаар нөгөө Мега гих залуу Дүлгөөнийг бэлгүүсээр нь тэврээд авч гарах гэж байсан. Дүлгөөн хашаанаасаа барьсан уйлаад орилж байсан. Тэгэхээр нь би очоод 50 гэхэд тавихгүй зулгаагаад Дүлгөөнг хар нүмерэг нүмерчхөөд намайг авч явах гээд байна гэж хэлээд байхаар нь би чи юу яриад байгаа юм бэ гэд гарыг нь хүчээр тавиулсан. Тэгтэл Мега цагдаа дуудгээд орилоод байсан. Тэгээд би Дүлгөөнөөс юу болсон юм бэ гэтэл энэ ах ээжийг боож унгажгаад намайг ширч гаргаад авч явах гээд байна гэхээр нь авч яасан бэ гэхэд согтоо унтаж байна гэж хэлсэн. Тэгээд би яг энэ үгээр нь цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлгийг өгчээ. Хэргийн газар дуудлагаараа очсон цагдаагийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. 2019 оны 9-р сарын 6-наас 7 шилжих шөнө хөдөлгөөн тэргуулийн үүргийг цагдаагийн ахлагчтай хамтаар гүйцэтгсэн. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд үл таних хүн ээжийг нь боож унгаагаад охиныг нь аваад явчихлаа гэх дуудлага ирсэн. Дуудлага өгсөн залууг дүүл хүнсний дэлгүүрийн орчмоос аваад хэрэг болсон гих газрыг заалгаж очсон. Машины гэрэл нэг залуу шалбаг дотор зогсож байснаа цагдаагийн машин харангуутаа бид нарыг чиглэлээд гүйгээд ирсэн. Тэгээд бид нар дээр эренгүүтээ нөгөө муу хүүхний чинь алах гэтэл ерөөсөө өөхөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд би гэрт ороод юу болсон яасан бэ гэхэд тэр эмэгтэйгийн нөхөр нь манай нэг дүү манай эхнэртэй маргалцсан асуудал гарсан гэхээр нь би эхнэр чинь зүгээр үг гэхэд зүгээр унтаж байна гэсэн. Тэгэхэд нөгөө дуудлага өгсөн эрэгтэйгийн эхнэр нь наадах чинь зүгээр юм биш үү? Сая хурхирах шиг боллоо гэсэн. Тэгэхэд талигаач хурхирах мэд бүдэгхэн чимээ гарсан гих мэдүүлгийг өгчээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1936 тоод дүгнэлтээс талигаачийн цогцост хүзүү төмхий хэсэгдэх цулгаралт, хүзүүний хэсгийн булчин, зөөлөн эд залгуур, төвөнх улаан хоолойн цус хууралт, хилний цус хууралт, шарах, баруун 5-6 дугаар хавирга, завсрын булчингийн цус хууралт, цээжинд зүү игэмний гадна доод хэсэг, зүүн сарванд цус хууралт, зүүн гарын дунд хууруу, зүүн сүүжний дэлбэнгийн урд дээд сэртэнгийн хэсэг,
зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтогджээ. Дээрх гэмтлүүдээс хүзүү түнхгийн хэсэг дэх зулгарал, хүзүүний хэсгийн булчин, зөөлөн эд, залхиур, төвөнх, улаан хоолойны цус хууралт, хилний цус хууралт, шарах гэмтэл нь амьсгалын механик бүтэлд үүсгэж талигаачийг үхэлд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. Химийн шинжилгээгээр цусанд 2,7 промил ходоодны шингэн 2-3 промил спиртийн зүйл илэрсэн ба талигач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолтой байжээ. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 13-19 дугаартай дүгнэлтэнд шүүгдэгч Меган архинд хүчтэй донтсон гэж тогтогджээ. Хэрэг гарсан өдөр тэр хэв шинжит бус догшин согтолтой байсан бөгөөд юу хийж байгаагаа удирдан ойлгох чадвартай байсан гэж эмчнэр тогтоосон. Одоо ч архины хамааралтай хിവэрэж хийсэн хэрэгтээ бүрэн хариуцлах хүлээх чадвартай. Тэрээр үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой бөгөөд мөн заавал албатан эмнэлэг нэвтрүүлэх шаардлагагүй гэсэн байна. Ингээд бүгдээрээ шүүгдэж Мегагийн өөрийнх нь мэдүүлгээс сонсцгоё. 2019 оны 9-р сарын 6-ны өдөр яармагт ажиллаа хийгээд байж байтал талигач цэгийн над руу 15 цаг өнгөрч байхад залгаад манай гэрээр яагаад ирэхгүй байгаа юм. Утас чинь холбогдохгүй байна. Ах ихч хоёроо тоогоо болчихсон юм уу гэд үг хаяад байхаар нь 17 цаг 30 минут болж байхад ажилласаа тарсан. Гэр рүү н ороход гэрт дорж талигач болон 3 хүүхдийн хамт хоолунд хийчихсэн байж байсан. Тэгээд хоолунд идчихээд байж байхад дорж ах 1 шил 0,75 г хараа нэртэй арх гаргаж ирсэн. Тэр архийг дорж ах тойруулаад талигач дорж ах бид 3 хувааж ууж байхад гаднаас хүн дуудаад байгаа юм шиг сонсогдохоор нь дорж ах гадаа хүн дуудаад байгаа юм биш үү таныг гэж хэлэхэд дорж ах чи хүн дагуулж ирсэн юм уу гэж надаас асуухад үгүй би хинтэйгээ ирэхвдээ хар усан борооноор гэж хэлээд ямар сони юм бэ? Би гараад хараад ирье гэж хэлээд асаагуурын гэрэл тусгаад гараад хартал гадаа ямар нэгэн хүн байгаагүй. Орж ирээд хэсэг сууж байтал миний чихэнд дахиад намайг хүн дуудаж байгаа чимээ сонсогдоод байхаар нь би дахиад гарах гэсэн чинь дорж ах хоёулаа цуг гарыгээд гарсан. Гэрээс дорж ахын хамт гараад харахад гадаа ямар нэгэн хүн байгаагүй. Би гарч тамхи татах гээд гэрээс гарсан. Тамхи татаад чимээ сонсоход ямар нэгэн чимээ сонсогдоогүй. Тэгээд буцаж ороод юм ярилгүй үлдэгдэл жаахан арх байсан. Тэрийг бид 3 дуусгасан. Тэгээд байж байхад дорж ах тасраад хойд талын орон дээр ганцаараа унтаад өгсөн. Гэтэл талигач намайг юм яригээд гухаар нь тгийгээд бид хоёр гэрийн баруун талд байсан сандал дээр суусан. Талигач ойр дагаад уцаа авахгүй байгаа юм. Чамайг санаад байхад чамтай гадуур уулзмаар байна. Утсаар байнгын холбоотой баялдаа гэсэн. Талигач бид хоёр жилийн өмнөөс дотн харилцаанд орж гадуур уулздаг болсон. Энэ асуудлыг дорж ах мэдэхгүй. Миний бие сонирн болоод хийм хараад байхаар нь би унтлаа гэж хэлсэн чинь талигач яах юм бэ? Би газраар ор засъя. Ойр дуулзаагүй юм байж хамт унтъя гэсэн. Талигач газраар ор засаад өөрөө эхлээд хөвтөөд өгсөн. Би хувцас сунраа тайлаад хойноос нь хөвтөөд талигаачийн дээр гараад талигаачтай үнсэлцэж байхад талигаачийн царай руу харсан чинь царай нь арьсан байхгүй. Шүднүүд нь ярзааж харагдаад эргэн тойрноо нэг хартал гэрийн бүх юмнууд хөлөөд байсан. Буцаад талигаачийн царайг хартал над руу инээгээд ярзаагаад байхаар нь би хойшоо босох гэж байхад талигач намайг өөрлөгөө татсан. Тэр үед би дээр нь байсан ба талигаачийн 2 хоолойг гараараа боосон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байд. Би хийм харсан. Тэрнээсээ айгаад талигаачийн хоолойг багалзуурдсан. Тэрнээс хойш юу ч санахгүй байна гэх мэдүүлгийг өгчээ. Шүүгдэгч Меган хохирогчийг бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнд гин буруутайд тооцжээ. Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 2-7-д зааснаар шүүгдэгч Мегад 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийдэжээ. Тухайн ялыг хаалттай хорих ангид илүүлэхээр шийдвэрлсэн байна. Мегагийн урд өмнө хоригдсон нийтдээ 217 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсон бөгөөд шүүгдэгчээс нийтдээ 4 сая төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөд олгосгоё гэжээ. Арх ууж ухаан самуурсан хүнийг гэртээ оруулснаар энэ бүх харамсалтай зүйл эхэлсэн. Үр хүүхэд гэр бүлийн аюулгүй байдал хамгийн түрүүний чухал асуудал муу юм.
Хавтгаарсан их захгүй архиталт үргэлж буруу зөвхт хөтөлж байдгийн нэгэн харамсалтай жишээ байлаа. Өнөөдрийн дугаар маань энд хүрээд дуусаж байна. Та бодол санаагаа зөв боловсон комент хэсэгт хуваалцаарай. Дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай баярлаа.